өглөөний минут гэж нэстэй. Ёстой болж байна. Кофе уушхад гарна. Лазертай дахин орсон бохгүй юу? Би нэг хөлөндөө ороод ирсэн шүү дээ. Тэгээ хоёр дахь орсон чинь миний ингээ хөлний үсний баг талан байхгүй болсон за. Тэр надад юм айгу гайхалтай байгаа. Би ясна нөгөө нэг юм баг магтаа ямар өстөйсэн бохгүй юу? Амар өстэй болохоор байнга нөгөөтгөө хусч мусаал тэгээ эсвэл вакстаж макстаад битггүй өсвөл миний үед юм эмзэг асуудал зөө биний ус бин дээр байгаа юм өснүүд бол тэгсэн чинь айгу гоё байхгүй л би тэгээ өмнө нь лазерт орж явах лав ингэж ярилж байгаа байхгүй юу? Би гайхаад ирсэн. Тэгсэн чинь өмнө нь тэр орж исэн газар бол ер нь жоохон намх үлдсэн л юм билээ. Ингээд нөгөө бин дээр нь юу төрчихчээд жил литр төрчихчээд юм лазер гүйлгэн штэ. Тэгээ гүйлгэхдээ тэр миний өмнө нь орж исэн газар болохоор юу штэ. Ингээд гүйлгэжтэй байсан байхгүй юу? Одоо ингээ гарын дээр явлаа хэд ингэж нэг яваал ингээл зөө юм индүүдж байгаа юм шиг. Тэгсэн чи үгүй юм байна гэжнээс. Юу яадаг байгаа байхгүй юу? Үс бүр дээр нэг бүрчлэг гэж удаан бэр шийдэг зөө. Тийм байсан юм байлээ. Тэгсэн би яасан холтуулсан гэдэг. Хэцүү үлээ. Орч өтер юм үлээ. За мэдгүй ямар ч тач би пилатес өдрөө биш үү тий гүйж байгаа байхгүй юу? Гой дулаарч юм чи гүйж эхлэгээд. Тэгээ эхлэх хүүхдээ хүрээлэнд гүйсэн байдیں۔ Тэр эзэн чи бүтэнтэй оршин чи 4 км юм билээ. Гэхдээ би бүгд үнэхээр майлсан л та тэгж гүйж мөрөө болохоор тэгээ өчигдөр оройос дахиж гарч гүйгээд би тэгтээ марафон зарагтан биш шүү. Зүгээр сайхан гүйж байгаа юм шнэс. Тэгээ гүйсэн чинь гоё илээ. Гэхдээ өчтөр жоохон хүүтэн нөгөө орой гарч гүйхээр бас яг амар дулаахан биш болохоор юу яагаад хэлээ. Амар нөгөө хөлөрч штий. Тэгснээ буцаад ингээ халахад дуусаад халахад явган дараатж байгаа юм шиг. Тэр нь жоохон сонирн байсан. Тэгтээ авах бах. Одоо үснэ гэлтүүлж чамчаа гайгүй гэж би бодоод ш. Яа гэм баа тий. Гол нь штий тэгээ сайхан дуу сонсоод гүүхээр надад өгсөн юм байхгүй юу? Толгой амраад тий. Би камерын уртлын линзэг авсан штий. Wide болгодог линзээ зүгээр хийсэн гэж байна. Яг ихтэй нэг юм авч бичмээр байсан юм аа. Тэгэхгүй бол тэр чинь нэг юм энэ байгаа линзэн дээр нь холбочтой юм бохгүй юу? Тэгэнгүүт юу хагаад ас жонтрохтой ингээд линз урагшаа гарч ирж штий. Тэгэхдээ юм гацаагаад байсан бохгүй юу? Тэг бас хүш нара. Тисээгүй дээ. Бүгд хумстай. Өстө тисэж 14 онсон зөө. Тэгээд зэнээс илүү цаашаа чадахгүй гээд. Тэгээ очоо хийлгсэн байт юм аа. Нараа. Энэ өмстөг нэг 5 мав 6 7 нэг зэн нэг сар гармаар байж байгаа. Тэгээд гоё бодуулна. Хийлгсэн ч гоё байгаад. Үгүй богино болсон ч юм биш үү тий яг зүгээр зөө. Гэхдээ юу байгаадсан. Нэгдүгээр дасгүй зөө. Хоёрдугаар стрейтсэн бохгүй юу. Тэгээ хажуунаасаа стреет эсвэл уртлын буддаг модг нь юу байгаад халзарч гад жоохон зөө. Ингээ хийлэгч хэрэл авдаг миний өмс юм стреет юм уу эсвэл юм буддаг модг нь халзарч байсан тохиолдол бараг байхгүй за. Өнгөт тэгээд харч надаа юу хэцүүсэн юм аа. Тэг шалтгаалж ингэж байна шүү дээ. Бүр гоё ялсан байгаад илүү би жоохон голдуулж байгаа. Бэтэ гидсэн харуулъя. Та бүхэндээ гээд. Өглөөс ирээл айгуу гоё байгаад байгаа байхгүй юу? Айгуу өсмөсөө ороо уусан мөөс тий. Надад биш тэгээ ингээд байгаа зөө айгуу гоё. Өглөө заа ер нь 11-ээс хойлоо ч юм уу зөө эсвэл өглөө 11 ч юм уу 12-ээс хойлоо ч юм уу тийм байгаа шүү дээ. Ер нь явах хугацаа байгаа шүү дээ. Тэгээ өнгөт эндээс нэг юм 2 цаг өмнөөс ирээд зөө. Тэгээ гол нь тэр үед нэг юм будаж цаг аваад авахгүй. Зүгээр яг ингээд суугаал, дуу сонсоол, кофе уугаал тэгжиж нэг юм сэрэгж байгаа. За яг нэг юм бүтээл сэргээд тэгэхгүй унтж байгаад яра гараа юу штэ. Тэгэхээр яг гоо тэг кофе мөв ууччлаа юм л да дундуур ингээ ууж мууч чам мөртлөө нэг юм
өвдөс ирэхгүй зөө. Тэгээд исэн баггүй юу? Тэгэл яах вэ? Өглөөс яхаа ингээд суугаш тайваа хөшөм шиг. Би гэж нэг тэтгэврийн хөшөм шиг. Яа. Тэгэл лаазчтай юу байсан баггүй юу? Сугандаа суурал хэлцээ. Олон энэ 21 хоногийн зайтай ордог байгаа байхгүй юу? Гэхдээ тэрийг ерөөсө тасалж болохгүй зөө. Тэнгүүд ерөөсөө яг цаг тухайд нь орсон үний үс арилгах нэг өөр, хавьяа явцсан үний бас арилгах нэг өөр гэдэг байгаа байхгүй юу? Би эндээ ямар ч өсгүй болно гэшнээс. Би гаран дээрээ хийлгээ гэхээр биш үү? Ингээ шивээснэд байгаа болохоор болохгүй юм билээ. Минийхийг өмнө нь нэг ингэж нэг тэр нөгөө хийсэн газар ухаа авчиад шивээсэн дээр нь яах ч үстэй гээд зөө. Тэгээдсэн чинь энийг би дөнгөж хэлчихсэн байсан байхгүй юу? Тэгээ юм нарийнхан лаянтай энэ чинь тэгсэн чи авчиад эндээ өөр ингээ гүйлгцэн зөө. Тэгсэн чи нөгөө төвчсгэж байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд энэ нарийнх энэ юм бүдүүн болцсон зөө. Үний шивээсэн болгоод болоо юм. Тэгэхээр гарын дээр бол юу юм хийлэхгүй. Гарч угаасаа гайгүй юм чи. Тэгэл сайн скраб татал хавраас тайнд орвол хялтаасан буруу болно. Нэг л өглөө олж байгаа юм шиг харагдаад байна. Өндөр мэдгүй нэг л үуч хийж өгдөггүй. Гараас чум гарахгүй юм, төвлөрөхгүй юм. Тэгээ суугаад тийм ээ. Энийг жоохон юм хийж сууж байгаа доо. Энд дээр нэг юм ном уншиж чинь зөө. Ойлгооч байгаа юм шиг гүч юм шиг. Өглөө яг удаа асуултаа явсан юм аа. Тоглог тамир маань одоо нэг иймэрхүү үлдсэн байгаа. Тэрийг ер нь бараг уншаад дуусч байгаа. Тэгээд дуусахаар нь гоё дүүн авнаа. Дүүний 3 дахь ботн гарцсан юм шиг үлээ. Нэг шоуд иж явж байгаад арын өрөөрөө ногшсон чинь ном байсан байхгүй юу ш. Тэгээ харсан чинь дүүний 3 дахь ботн юм шиг байгаа. Зөв арай өөр ном байсан. Тэрийг гоё авч уншъя гэж бодож байна. Тэгээд дуулаарсан чинь мэдгүй. Гадаа гараа явах шүү дээ. Мэдээ тах юм. Өөр хийхгүй. Компьютер дээр болохоор мэдгүй нэг PDF нэг ном татсан байхгүй юу. Одоо ингээл байж байгаа л 7 хоногт бол нэг шоуд гомоодгүй л айгу бодсон зөө. Тэгэл 5 дахь ахсанд нь гүйдэлт юм шиг өөрөө гараг үүсэх юм. Аюу хэцүү. Болмор ананэзудаа гэж. Локин хийх нүгэ. Бол 2 кофе уусан. Яригч тэгээ. Нөгөө номоо уншаад дуусгацсан зөө тунгалаг камера. Тэг би тэрийг уул нэв штэ тий. За нэг 14 он. За болоо 3-7 хоног маань хөтлөө уншсан баг зөө. Тэгсэн чи ээж бүр намайг ямар удаан уншдаг гээд эсвэл бараг 17 бэрэн байж уушаад дуусглаа шүү. Тэр ч гоё илээ. Тийм үргэлжилсэн үг юм зохиолгээд өнгөтэй юм яг сайн тогтож уншиж гоё ойлгоод зөө. Аав гэж ч юм амар удаан уншдаг байхгүй юу? Иймэрхүү зузаан ном гэж чинь 2-3 хоног мөрөгт. Тэгэл яхад намайг чинь зөвхөртэй арайчтэй гэдэл. Төглөж мөвлөрдөг шийд байна уу мэдхгүй нэг л санаа. Тих юм олж яддаг юм. Хялга махялга аваад суугаад байна. Хүш хэмжтэй яаж. Айгу гүүж мүгээд сүрх юм болоод эсвэл доо гүүгээгүй хүүтэн болохоор Сүнснийхэн чочрог ойлгохгүй мэдгүй яадаг ч болцсон тий.
Нүрээ бодоржина гэд тэ. Сая би тэгээд юу байхгүй юу? Уснаа орчоод ойрд энийг түрхсэн. Энэ бол нэг юм цайруулж майруулдаг заяо. Классик ингээд уулна юм сүрхий тосс тэгтэй. Нэг юм түрхэнгүүт нэг юм юу гэдэг штэ амар цайраад байдаг юм нарны амалтын тоснууд байдаг штэ. Тэрэн шиг юм. Тэг би сая бүр эхлээд нэг удаа юм тосоо түрхэж чахтай бичлэг хийх гэдсэн чинь бүр амар харагдаад. Тэг боллоо штэ. Тэгээ ингэсэн. Би нэг сүрхий микзик аваад исэн штэ. Микгээ зүгээд би голонд хэрэг гадаа ингээд юм ярьж явж моохот зүгөө явахаар эм артлын одоо шууманд баг сонсогдоод миний яриа тод сонсогдно гэж бодож юу навсан юм баггүй юу? Миктэй болох одоо баг зорилго нь заяа. Тэгсэн чинь нийтэд нэг тод болцсон. За одоо жишээлбэл амар чанга тэгсний юм бүр одоо баг уулын зүгээр камераар бичгээд артталт нь сонсогдохооргүй хэмжээний юм дуунууд нь бүр юм тод сонсогдоод заяа хүний яриа мэрээ. Тэгээ яс болсон. Тэгээ би өмнөх бичлэгүүд өөрийнхөө зүгээр бичсэн бичлэгүүдтэй харьцуулаа үзсэн чинь микгүйсэн хамаагүй дээр илээ тий. Waste of money гэдэг. Яг тэрийг тэгээд худлаа өнө real enter хийж мэхтэй ашиглах юм билээ. Тэрнээс ч тэр бол биш байсан. Надад ерөөс таалагддаг нэг юм муухай бүглүү сонсогдоод зөө. Би сая бол сармаас нааж явахдаа бичлэг хийх байсан байна. Штанч мартчих. Нааш дуусчаал бодлоо гэж. Яаж нааж байгааг амар ингээд сайн харуулад өгөөч энэ төр гэдсэн байхгүй юу. Би гоё нааж байгаагаа харуулъя гэсэн чи мартчихжээ. Дараа нь гоё бичлэгт ихнээс нь нааж байгаагаар харуулъя за. Чи мөсл наах гэж кино болно шүү дээ. Өнөөдөр жоохон нэг юм те фокси хийх гээд. Нааш салхинаас юм уу юунаас ч юм зэ мэдгүй нүрээр амар сон жижиг юм гараад одоо тэгж жаад гоо сайхан дурд юм уу. Баг дээр нэг гайгүй дээр нь юу шахуулахгүй л. За бронзер маань нэг юм ярих уу. Бошоама чөтэ нүдэн дээрээс жоохон тавиад юм юу. Өнөөдөр гадаа бүр амар гоё байгаад. Тэгсэн чи яас тий. Тэний явж штий. Энэний нүүдэл нэг юм гоё бор ахгүй юу. Ийм тод бор. Тэнгүүт энийг үрдээ сүүдэр тавиулгуудлаа л та. Бүр халтаас юм болон заяа. Тэгээд нүдэн дээр явуулчих гоё одоо. Өдөр дасгал дээрээ очиод ёо мэдгүй манай багш баг алыг шийдсэн байсан юм мэдгүй алуулсан өнөдөр ч. Тэгээ гарч ирээд мөнгөн заваагийн хойно хууч нөгөө кактус гэсэн штий. Одоо тэгтээ нэрийг санахгүй энэ заяа юу болсныг. Тэгээ тийшээ ороод жоохон юм игээ суучих гэж бодоод уул нь ихэндээ гоё ийсэн айгүй бүрхэн. Тэгээ нэг кофе мофе уугаа суучсан чинь нэг юм хажууд заяа нэг юм хитэн. Боо юу гэх юм уу? Сууж исэн яг хөө тэгтээ 5 сургуулаа мөргөлээ зөө. Тэг бүрээ юм хажуу ширээнд нэг ширээ оронд энэ зай нэг иймэрхүү зөө. Бүр чарлаад болдгоо. Бүр амар юм ярьж инээж минийгээд яриа амар сонсогдоод зөө ядах амар хэцүү. Тэгсэн юм ярьж байгаа юм ч хэцүү заяа. Тэгээ тэрэнд нь тийрээд. Тэгээ гарсан байд юм аа. Яг ойлгочлаа л та. Тэгээ найзуудаараа тэгээ одоо хангаут хийгээ сууж байгаа юм. Ихтэйс биш байсан. Жохоо итгэдэг хэрэгтэй шүү гээл тэ. Энэ болохоор юу штэ тий. Харуулъя. Нэг иймэрхүү оранж тонтой юм уу? Хамарныхаа нэг дээгүүр ингэ тавьдсан штэ. Одоо болсон. Би өөрхөн болсон гэд. Өнөөдөр нэг юм юу байсан? Өөр Монголоос ирсэн билүү? Юу лээ? Тэг санаад байгаа юм. Тайг гэдэг нэг хамтлаг байсан байхгүй юу? Ями төвчмээ. Бэст нөө. Тийм байсан баха. Ямар орон гарна тийм. Тэрийг очиж үзснэ. Тэ. Зэнара. Жохон богинохон юм шиг санагдаад байгаа зэн одоо сүүлийн үед. Гэтэ бас хэцүү одоо би энийг чи ингээд сунгаад зурлаа гэхээр энэ авд мавд юм уу тий авчирхаар бүр нэг юм чихрүүгөө татцсан юм шиг болох гээд. Яг ерөнхийн нэг юм straight. Одоо бүгдээрээ сайхан хайлайт тавих болно. Цэвэрхнэр гэдэг. Энэ болохоор арай цагаан зөө. Нэлийн цагаан гэх юм уу? Энэ арай жоохон шаргал идэв. Цагаанаар нь та жоохон тавиад гээд
Тэгээд дээрээс нь ингэсэн заяа. Энэ хэсгийн одоо юу гэдэг штэ. Консилероор одоо жоохон юм юу гэрэл өгнө штэ. Тэнгүүд одоо юм тосон мосон юм консилероор тавихаар яг өвөл болдог байхгүй юу. Тэнгүүд одоо ингээд тавихаар юм амар кейк харагдаад зөө нөө. Тэг би яасан бэ гэхээр штэ. Энэ миний хуучин хэрэглэж ирсэн фаундейшн байхгүй юу. Хүмүүс арай жоохон цайвар. Гэхдээ эн чинь нэг юм гоё усан зөө. Тэнгүүд энээсээ жоохон авч агаад ингээд тавьчихаар бүр амар цэвэрхэн байгаа. Дээрээс нэг юм гоё юм шингээд. За тэгээд сайхан тараагаад өгнө. Хайрт би гэж нэг юм зүгээр сайхан идэж уусан лямтын за өдөрт бүр ёо гадуур хоол идэггүй гэж бодол идэж идэх. Одоо энэ ч тавьж байгаа нэг штэ тий. Жишээлбэл би одоо жишээлбэл энэгээр нэг тийм амар хамартай биш байхгүй юу. Тэнгүүт штэ сүйдэрлэхээр хэрвээ би яг энэ үзүүрээс нэхлээ сүйдэрлэлжүүл заяа. Яг хүмүүсийн юм доотлоосоо штэ ингээ сүйдэрлэх юм бол сонаар гэдэг заяа. Сонингоос гадна штэ тий. Яг юм зөв сүйдэрлэхгүй. Ч одоо нэг мантомын хувьд бас байгаа штэ. Хүний хамарч одоо ингэж ясан үүсэж байгаа юм чинь. Тийм болохоор энд нь гоё жоохон уусгаад тэгээ дээрээс нь ингэ тавьчихаар хөмсөж гисэн тодроод. Flashlight нэг цэнгийн дуусчлаа. Хөрхи хитэн минут бичдэг юм тий. Энэ нэг юм хөрөн хүрээлэгч явсан юм. Биш үлээ. Зогтгүй шít. За би юу н гарлаа. Тавьса камер нэг ч цэнийг дуустлаа. Болж үтэй юм шүү ээ. Би ийм саагаад ёо. Я сагилттэй. Харагддаг настай. Яг уу ерөнхийн нэг энэ хэсгийн гоё тодолж харагдаад байгаа. За гарлаа бай бай.